За бид нар болонгууд Counter Strike-ийн түүхэнд гарсан ер нь бол тэр тэмцээнүүдийн биш стикер гэх юм бол 26 төрлийн стикер гарсан байт юм байна. Тэрийг ер нь бол хамгийн сүүлээс нь эхлэл хүртэл бүгдийг задлаа явж байгаа. Яг одоо бид нар Espionage стикер капсул гэдэг капсулыг задлах гэж байна. Энэ болонгууд яг одоогийн байдлаар Steam дээр $0.93 үнэтэй стикер капсул юм байна. Тэгээ ер нь дотор нь юу гэдэгтэй танилцъя. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За дотор нь болонгууд харж исэн стикерүүд байна. Энэ болонгууд нөгөө keydrop дээр ингээд нөгөө ундаг хамгийн хямдхан юмнууд байна. За ер нь бол тэгээд энэ стикерүүдийг ингээд би ингээд 26 капсулыг бүгдийг задлангууд янз янзын крафт их боломжтой юмнууд унаа гэсэн үг байхгүй. Би одоо бүгднгээс нь 100 задлах байгаа. Тэгэхээр юу вэ гингүүд байгаа сте. Та нар өөрсдөө манайг задлж дууссангууд нь та нар өөрсдөө ингээд өөрсдийнхөө крафтыг хийгээд манлууга ингээд нөгөө generation code-ыг явуулна. Тэрийг нь манс шалгаруулад хамгийн гоё крафт хийсэн хүмүүс нь тухайн стикерийг нь буултанд бэлгэдэг team content хийж байгаа шүү. Окей? Тийм болохоор эртхэн крафтуудаа бодож байгаарай. YouTube-ээс янз янз юм үзээд. Окей? Тийм зөвлөгөө байгаа. За, эхнийх нь стикер 360 no scope, aim and fire. Энэ бол хөөрхөн нэм царайлаг стикерүүд нь. Гэхдээ крафт ихтэй жоохон цүлээ. Batrap, sting like a butterfly, fireball. Окей, энэ бол амар давгүй крафт хийж болохоор харагдаж байна. Explosive strength, not a bot. It's you chat. You are a bot. Knife's edge, run tira, spectators. За иймэрхүү стикерүүд байна. Миний мэдж байгаагаар болонгууд энэ нэлээд үнэтэй гэдэг санаж байна. За. Вэн дотор нь байгаа юмнуудыг харуулъя. За унж бол хамгийн үнэтэй юм бол Snowfall Glitter, дараа нь Infinite Triangle хоолоо юм байна. Тэгээ ер нь бол foil-ууд нь тэгээд араас нь орж иж байгаа. Энэ Salty болонгууд keydrop дээр үнэгүй кейснээс ундаг. Тэр ингээд мэдээд байна. За тэгээ ер нь бол бид нар Snowfall болон энийг л хийхийг унгахыг хүсэх юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол энэ return of investment ер нь бол нэлээд юутай байд юм аа. I mean your head нэг юм жоо загвартай хоолой эффект амар давгүй юм байна. За жишээ нь энийг унгаагангуудаа мань хэдийг болж байгаа юм. 27 цэд. Хасах 70 цэд. Why chat so dark? Ийм бэ. Окей, за тэгээд ер нь бол машин тийм байна уу хэвлээ. Оо! Maxwin! Just like that, so fucking easy. Oh! Back to back? What the fuck? Йоо, кейс агаас чи гоё дэглээ. Энэ өдрөж өөр мартсан амар одцсон байж таа. Really good man, nice. More. За мен зүүдлийнхаа дэлгэсэн дээр ер нь бол үнийг гаргаад тавьчих дөө. Тэгээд би унгаахтаа ер нь бол хэдэн долларын унгааснаа надад хэлээ явцсан амар илүүтэй. За knife би сая унгаасан болгонгод yikes 3 цент юм ба шүү дээ. За энэ цэнхрүүдийн үнийг бол харах шаардлагагүй байна. Энэ цэнхрүүдийн үн угаасаа 3 цент юм байна. Тэ цэнхрүүд нь бүгдээрээ 3 цент. Yeah, fuck that цэнхэр. When you fast open туу. Энэ ер нь байж за эхнийх нь маань хамгийн ихний бичгийн рекорд хийж авч хэдүүд fast open-гүй яваад үзье. Хэрэг цаг зарцуулах нь уу? Хэтэрхий удаан тийм ээ. Нэг ойролцоогоор нэг 8 минутын бичлэг хийх гэдэг чинь YouTube дээр. Тэнгүүд тэрэн дээр л ер нь бол 8 минутаас урдаад байвал ер нь бол fast open-дод явчихъя. Тэгээд ер нь бол Мёг тэр онгойлгож яхад маань яаж санддаг вэ? Too much time wasted. No. I'm spending so much money for this, man. Мен одоо яг ингээ 300 мянган төгрөгийн кейс опенинг явж штэ. Гэтэ сая нэрэ бас сая нөгөө юу ба штэ. Саяын дээр апдейт орж ирээд нөгөө хамаг хутганы юу унсан. Та нар тэрэнд баяртай байгаа юу эсвэл онцгүй байгаа юу?
Хотны үн унж байгаа тэр апдейт W апдейт ороод апдейт чад. What do you think? Миний бодлоор зөвөр яг дийлэх тоглогч чи угаасаа тийм үнэтэй скингүү байгаа. Тэр хүмүүст бол амар давгүй л апдейт ер нь бол болж байгаа хаа. Амар их инвестис амар их үнэтэй скинүүтэй. Жишээ нь одоо манийх нь Steam inventory $10,000-оос 7,000 хүртэл ундлаа. 6,000 хэдэн зүр хүртэл унаад буцаад өсөд одооний 7,000 гарантай байгаа хаа. Тэгээд саяхан апдейт бол ер нь дийлэх тоглогчдод бол амар тийм хямдхан утга хамгийн хямдхан утга $43 байна бодтоо. Тэгэхээр саяхан апдейт бол ер нь энгийн тоглогч нарын хувьд бол амар давгүй апдейт байсан баха гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ мань 3 жилийн өмнө л ер нь CS руу орсон шүү дээ баг. 3 жилийн өмнө хаа. CS:GO байх үед тэр үед л байсан хутганы үн ер нь бол буцаад ирсэн юм шарагдсан. Street artist гинэ энэ 10 цэд юм байна оо. Амар давгүй ихэлснэ тэгээд мяарад хэллээ. Эдийн капсул ер нь $1 орчим 93 цэдийн капсулээсаа. Ямар хотгоо байсан юм? Манийх нь M9 Slaughter байгаа сте. Мань key drop-оос 1000 хэдэн зуун бараг $2,000 шахуу доллараар татсан юм аа. 1800 гарч илүү. Татаад апдейтийн дараа ороод өөр сайтн дээр зарах нөө сайтанд орсон чинь зүгээр л миний готхыг зөв $320 даатахад заруулцаар үгүй зайлгсан байж гинөө. Юу бүрээ яа тэр дээр би амар emotional damage авсан. Миний бараг $2,000 шахуу долларын хотго зүгээр $360 алцаад ишаасаа. Тэр ээрэсаа. Яг одоо буцаад өсөөд 700 авцаа авах шиг байлээ. Сая автод бол ямар азар тэгээ амар үнэтэй скин цогдуулаагүй байсан. Тэгээ ямар азар ч одоо надад 2 M9 л байсан л та. Миний Belly Mail-ийн үн бүр амар no I want that. Belly Mail-ийн үн амар унцаа. No Butterfly Ultra Wide 1300 авсан 393 гэж хэлээ. Харин тэр Dreams Nightmare-ийн хутгнуудын үн бүр амар унсан байлээ. Хүмүүс бүр Dreams Nightmare-ийг амар trade up хийж байгаа байлээ. Бүр дэндүү их болоо. Энэ стикер 54 цаад гинэ. Окей. Ой ашиг хийх юм өдөө өст. Миний навааха $70 гэсэн ч дээ. Тэгээ ер нь бол тэгэл $100-аар ингээд хамгийн хямдхан хутга бэлийг аваад комбо хийж болохоор болцсон. Тэгэхээр нэг талаар амар гоё өстэй. Тэгээ ер нь бол $43 ич ер нь 3 пиццаны мөнгөөр чи хутгатай болж инхээр амар гоё өстэй. Өмнө бараг 10 пиццаар хутга авдаг байсан шүү дээ. Энэ капсулд унах шанс нь хэдүү байт юм бол. Стээс хутга унаас юм трейд ап хийгээд хутга унгаахгүй байх боломжгүй шүү дээ. Мань сая стрим хийхгүй 2-7 хоног болоход ер нь бол 2 удаа трейд ап хийсэн. Тэгээ 2 трейд апн дээр болонгууд нэгэн дээр money back хийсэн, нэгэн дээр нь ашиг хийсэн. Гэхдээ трейд эцэг GG миний $400 скамцсан байгаа. Өгнө шитгэж байгаа трейд GG чинь уул нь нэлээд удаж байгаа сайт шүү дээ. Оо, Snowfall унаацсан байна. Max win. Одоо энэ трейд GG дээр миний хутгыг миний Belly $344 авчиж яах шиг бүр амар доромжлуулсан мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Oh, what is that? $2. Hidden Hero brand exceptional smokes. What? Тэ ямар новшн вэ сая? Сая стикерийг өөс дурлж авах хүн байхгүй хоо. Ярс хамгийн үнэтэй 2 стикер нь одоо Wool стикер байна. Тэгээд мань 2 трейд ап хийсэн өөртөө байсан 5 улаанаа нийлүүлэнгүүтээ эхлээд юу унагаасан? Doppler falchion унагаасан. Face 1 байсан баха. Тэгээд Doppler face 3 байсан цэгрөнгөтэй. Тэгээд Doppler falchion-ыг тэгээ үнэн унахаас өмнө трейд GG дээр зарцсан чинь трейд GG дээр одоо миний 400 тадар ингээд орос ураггүй алга болоо шатсан. Тэгээд миний скинийг авчир мөнгөийг мань өгөхгүй байгаа. Дараа нь болонгууд нэг $280 орчим доллар трейд. Оо, nice. $280 орчим доллараар трейд ап хийгээд тэнгуүтээ Монгол угаасан. Филтээс Монгол хаа. Минимал өрөлөө. Минимал өрөө Монгол. Тэр болонгууд бараг л money back. Жохон алдагтай. Энэ peak гэдэг стикер нь 45 цент юм байна. Уул нь амар давгүй л харагдаж. Гэхдээ гол нь нөгөө энэ стикерүүдийн тэгээд юу үнэлгээ нь бол тэгээд тэр юу хийж болох вэ дээр л байгаа та. Хэр дайчуу крафт хийж болох вэ? Тэрэн дээрээ л үнэ төгсөж байгаа. 100 кейс алагот унаж байх уу? За мань тэр талаар чинь чамд унж магадгүй гэж хэлээ. Гэхдээ мань сүүлийн 800 кейснээс нэг ч гол унгаагаагүй байгаа. 800 кейснээс. Тэгээ зөвхөн төлхүүрэнд нь $2,000.
Oh, salty, nice. 1.8 доллар. Би эдмээр задлж байгаа. 10 минутаас удсан уу? Тэгээ fast open-д жоохон оромгүй болоо юу гэж бодож байна. 10-ыг онгоолоход 10-ыг fast open-д 10-ыг онгоолоход 10-ыг fast open-д тэгж байж болох юм те. Та энэ капсулуудыг ерөөсөө онгоолж үзег бах те амьдралдаа. Мөн одоо энэ капсул ерөөсөө амьдралдаа онгоолж үзег шүү дээ. Хоёр кейс нэгээд эхнийх дээрээ код унаасан байт юм аа. Гоё маа гоё. Шууд задлж жоохон урамгүй л 10 гэж явах юм байна л та. За энэ биш жоохон удаан баша дараагийнх нь байна богдох юм нэ. Одоо зүгээр ингээ 10-ыг fast open-д 10-ыг ингээд онгоолгоод явчихъя л та. Бүүм. Дагуу ч юм уу. Тэг капсул онгоолохын гоён тэгээ нөө түлхүүр сонгоод байхгүй шууд газ ингээ явчихж байгаа. Дээрээс нь үний хувь хамаагүй боломжтой болохоор капсул их нэрэ капитал та. Өчтөө байна уу? Come on. Сис 2 удаа үзлээ. Оо, nice. Максин. За би ашиг хийсэн үү чад. $40 money back арайгүй л үү дээ. Арайгүй хаа. Яг 40% байдаг шаасой. Энэ капсул утаа капсул байна. Тэгээд энэ капсулнаас гоё юу гэдэг вэ? Гоё крафт хийгээ явуулаарай за.